Усан өмнөөс амьдрал сайн гэж найдаа да. Тэгэхээр би буцаад хувийн онцлогоо төвлөрж эхэлж байгаа. Би хэрвээ та хэд ингээд нэг тайрууд ингээд хувийн онцлог хэрэгтэй байвал би description дээр линк ингээд нэг тавьсан байгаа. Тэгээ нээлттэй цаг дээр надтай майчлахаар бол хэдүүлээ бас ингээд нэг personal reading уншиж болж шүү зэ. Окей. Одоо бод гарыг буцчихъя. Тэгэхээр ингээд би энэ ингээд удаагийн mini reading дээр юу байвал 12 ордныхны одоо нэг тэр нэг expect өгж байгаа хүн байгаа шүү дээ. Чамтай ингээд нэг эргэж холбогдох уу гэдэг хуучин харьцчихсэн. X ч байна уу, эсвэл ангааж агаад ингээд нэг яах гээд байгаа мэдтгэдэг болж исэн ингээд хашир байна уу те. Тэр хүн чинь чамтай эргэж холбогдох уу? Холбогдохоор бол яг яах юм гэдэг хэдүүл ингээд нэг харцгаая гэж шийдсэн. Мэдээж ойлгомжтой. Энэ reading ямар хүмүүс зориулдаг вэ гэвэл тэр хүн ингээд чамтай холбогдсон ч холбогдоогүй ч амьдралаа би урагшлуулнаа гэж ингээд бодцсон ингээд амьдрал нь жаргалтай байгаа хүмүүс ерөөсөө зориулдаг байхгүй юу? Энэ дээр дандаа проблематик харилцаатай байгаа хүмүүстэр зориулагдсан mini reading гэж ойлгож болж байна. Окей, эхнийх нь мэдээж ойлгомжтой. Хоньны ордноос эхэлнэ. Окей. Хоньны ордныхны expect өгж байгаа хүн нь одоо олбох юм уу? Олбохоор бол яаж? Гэтэ ингээд нэг хэдүүл ингээд харцгаа. 2 За тэгэхээр ингээд нэг бидэнд боолын элт доошоо боё сталкер ингээд хөзөр гарч ирсэн. За. Ер нь бол ингээд нэг basically ингээд нэг чи таарад ингээд харж байна гэдэг чи өөрөө сталкер хэлбэр байхгүй. За ямар ч хэсэн ингээд нэг чиний expect хийж байгаа хүн чинь ингээд нэг чамайг сталкер ингээд байж лаа байхгүй. Яаж те магадгүй ингээд дундын найзууд ингээд байгаа бол те хөөе энэ хашир юу гэж ингэдэг ч юм уу те ингээд нэг чамаа нэг жоох ингээд нэг expect ингээд хүлээдэг дэсгүй бол нэг social media дээр чинь юм ингээл хүн чинь stalker-аад бол ер нь бол яаж л ингээ fucking stalker ч ингээ чаддаг байхгүй юу. Тэглээгээд чамтай холбогдох уу? 9-ийн саваа дэшээ гарч ирсэн. Юу вэ гэвэл ч тэ чамайг гарда болохыг хүлээгээд байгаа байхгүй юу. Ер нь бол ингээ ухаандаа ингээ чамайг яг нэг юм яг хамгаалалтаа ингээ нэг өргөцсөн те чи сайн өнгөт нь өөдөөс ингээ салавч өгöd байгаа юм шиг л ингээ мэдрэмжийг чи тэр хүндээ өгөөл байна л да. Гэтээр нь бодоод үзье заяа. How the fuck гарда болгосон буюу хамгаалалтаа болгосон мэдх юм. Тийм үстэй. Одоо жишээлбэл дандаа хоньорных нэг характер ингээ байдаг бол те ингээ нөгөө тэр хүн ингээ нөгөө нэг юу гэх надтай ярмаар өнөө ярмааргүй надаа хамаагүй би зүгээр ярих гэж хэлсэн болохоор зүгээр сайн уу гэж ингээ нөгөө нэг хэлнэ. Надлаа ингээ зайл гэсэн ч гэсэн надаа хамаагүй гэдэг ингээ характертай шүү дээ. Гэхдээ ингээ сонирхолтой нь шүү дээ те яг таатай ингээ харилцаа ингээ бусад ингээ нөгөө нэг зоодик бодлохоор ингээ наад характер ч бол гой санагдаад байгаас гэхдээ ягаад ч мэдэхгүй ингээд хүн чинь амьдрал чинь сонирхолтой шүү дээ. Ер нь ингээд нэгэн тал ингээд нэг юм хамраас өгсөн хамгаалттай ингээд ярихыг хүсэхгүй байх гэж ингээд хүн тархиндаа ингээд бодцсон байвал за зүгээр overthink хийхээс л цаашлахгүй байхгүй юу. Цаашлахгүй. Тэгэхээр ямар ч лээс ингээд нэг тэр хүн ингээд нэг чамтай ингээд нэг чамайг хамгаалалтаа буулгасан цагт би чамтай ингээд холбогдно гэж бодож байгаа ч гэсэн энэ үнгээрээ тэр хүн нэг зүйл дутуу хийж байгаа нь чамтай холбогдож чадах итгэл найдраа өдрөх тусам алдан л уухгүй даар хоноор ингээ бодоход яагаад ийм хүн нөхцөл байдлууд ингээ болох болов уу шүү дээ те 3-ын аяг доошоо 7-ыг ингээ нэг зоостой байхгүй. Тэгэхээр ингээ нэг мань хүний одоо холбогдохгүй байгаа аргумент нь мань хүний дотроос ингээ одоо чамлуу ингээ гарч ирж байгаа гэсэн үг байхгүй. Яаж вэ гэвэл шүү дээ те хэрэв бит хоёр ингээ холбогдох юм бол хүмүүс бит хоёр яг юу гэж бодох юм. Бит хоёр буцаад нийлчих юм бол ингээ нэг хүмүүс намайг юу гэж бодох юм. Хэрвээ би ингээд нэг холбогдоод 7-гийн зоос ч болохоор өөрөө expectation хүлээдэг үзэр байхгүй. Ямар нэгэн зүйлийг хийчихэд хариуг нь хүлээдэг те. Гэтэ нөгөө талаас хэрвээ яг одоо ингээд нэг чамтай ингээд холбогдох юм бол яг unexpected хариу буюу магадгүй одоо өөрхөн хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй хариу гарч ирэхээс айгаал байгаа байхгүй юу да. Тэгэл the full үзэр доошоо буюу үйлдэл хийж чадахгүй л ингээд цацаг царай сууж л байна л да. Окей. Хэрвээ тийм юм бол хэдүүлээ зөвлөгөө харцгаа заа. Чи холбогдвол яг яах вэ гэдгийг харцгаая. Чи өөрөө дүрж холбогдох юм бол тэгээ зөвлөгөө хийх. Мань хүн ингээд ер нь бол ингээд нэг холбогдохыг хүсэж байгаа гэсэн холбогдож чаддгаа шалтгааныг нь харчлаа. Тэгвэл чи өөрөө холбогдох юм бол ингээд нэг яах вэ? Бас яавал дээр үеийг хэдүүлээ харцгаая.
За тэгэхээр нөө expect хүлээдэг хүзэр чи өөр дикэн дээр дахиад доошоо гарч ирж байгаа байхгүй юу вэ гэвэл штэ тэ чи ч гэсэн өөрөө expectation байх хэрэгтэй. Энэ амар ингээд нэг kinda төвхтэй зав. Хэдүүлээ номер 1 ингээд нэг зүйлийг ойлгоцгоо. Хэрэг чи илүү хүн ингээд нэг хүлээлт үүсгэх тусантай хүлээлтийг хэдүүл яаж бодох вэ гэвэл за би яг одоо энэ хүнтэй ингэж харьцах юм бол ийм ингээд нэг үг ашиглах юм бол инх юм бол тэх юм бол гэд нэг юм overthinker болчихдээ штэ. Нөгөө нь чи ярих юм бол яг тийм overthinker байна да. Тэгээд энэ ингээд нэг хүлээлттэйгээр одоо би хэрвээ ингээд нэг яг энэ харилцаа ингээд нэг ялж гарна те би энэ харилцаан дээр ингээд өөрхөн хэлхий гэснээр хэлээд бүр ингээд нэг абсолютely ялтыг байгуулна гэсэн юм хүлээлттэй байх юм бол наад чин GG буюу тоглоом дуусна гэж гарч ирж байна. Окей. Тэгэхээр тэр хүнтэй ингээд нэг би мессеж өгсөн ч тэр хүн ингээд нэг би мессеж ингээд нэг явуулгаа те эсвэл A гэж ингээд нэг хэлэхэд болов сайн байна. Болохгүй байсан ч гэсэн надаа хамаагүй гэх ингээд нэг одоо emotionally ингээд одоо бат пикл ингээд байх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл ингээд сарны үзэр гарч ирнэ гэдэг нь чи өөрөө ингээд 12 ордны хамгийн ингээд хүүхэнлэг орчууд энэ загсны ордны үзэр шүү дээ. Юу вэ л штэ те бас ингээд нэг осоо сарны үзэр чи ингээд нэг яг нух цуунаг хэлдэг байхгүй. Тэгээд одоо чи ингээд нэг юм амар mysterious байх гэдэг надад буцаж ингээд холбогдохтой те энэ яг бол тийх бол илүү их ингээд ингэх тусам чи зүгээр аа модон донд өөрийгөө илүү төөрөлөд байна. Нэг бол ингээд нэг зөрөгтэй байгаа те чамлуу ингээд нэг юу гэж хэлсэн бэ хамаагүй чи зүгээр хэлий гэдэг хэлхийг ингээд хүсэж байгаа шууд даваа явахгүй. Гэтэ гоод нүр дүр харагдчих болохгүй шүү. За үр дүр харагдах юм бол яах нэ нөхцөлөд илүү долоон дээр болно гэсэн. Alright. Үхрийн орд. Тэгэхээр хашир үхрийн орд бодож байгаа ингээд нэг хашир ингээд нэг чамлаа ингээд эргэж холбохгүй гэдгийг хэдүүлээ ингээд харцгаа. Тэ? Ингээд гоо. За тэгэхээр холбогдох гэж ярихынхаа өмнө шүү дээ те. Хэрвээ чи тэр хүнийг яаж бодож ийн нөгөө хүн чинь бас чамтай адилхан бодож байгаа шүү гэдэг ойлголттой болох хэрэгтэй нөхөр орны юм. Энийг яаж болох вэ гэвэл хэрвээ тэр хүмүүстэй те ингээд нөгөө юу гэн чи одоо тэр хүнээ яа энэ бүр үнэн тэнийг өстэй байсан би бүр яг ингээд энэ л гэхдээ ер нь надаас уучлахгүй байх хэрэгтэй гэж ингээд бодож ивэл заа нөгөө хүн чинь гэсэн шүү дээ те чамаа энэ ямар тэнийг өстэй энэ л яг надаас уучлахгүй байх хэрэгтэй гэсэн бодол ингээд гарч иж байгаа байхгүй. Хоёрын аягийг хүмүүс ингээ хайр үзэр гэж ярьдаг. Гэтэ нөгөө талаас ингээ нэг хоёрын аяг чинь яг чамтай адилхан л ингээ нэг мэдэрч байгаа байхгүй юу? Юу гэж ингээ нэг ойлгохтож болох гэдэг нэг үл штэ тэ. Энэ үзэр бас эдгээр үзрүүд 5-ын зоос, 5-ын аяг, 9-ийн элд гэсэн ингээ нэг хүзрүүдээс хэдүүлээ юуг ойлгож болох вэ? Тэр нь болохоор штэ тэ. Зүгээр 5-2 ингээ нэг юугийн нэгэндээ бүр fucking амар ингээд нэг depressive л ингээ байгаад байгаа байхгүй да. Тэгэл нэг одоо яг энэ бүх ингээд нэг messed up буюу сүйтгэсэн зүйлүүдийг засах хэрэгтэй. Чи засах хэрэгтэй. Гэхдээ хэдүүл ингээ хамгийн анхны үзрийг санаж байна. Хэрэг чи тэгж очил нөгөө чинь ч гэсэн чамаа тэгж бодож байгаа. Ийм нөхцөл байдалд ингээд нэг орсон харилцаа яадаг гэж дийлэх тохиолдолд ямар ч ингээд нэг шийдэлд хүрэхгүйгээр шудраг усны үзэр доошоо шийдэлд хүрэхгүйгээр тэр нэг сан ядж хат fucking unfinished business дээр юм шиг үлдээд дуустдаг байхгүй. Тэр энэ дээрээс хэдүүл ингээд нэг ойлголтыг гарч ирцгээ. Холбогдохгүй гэж гарч ирж байна. Basically. Яагаад гэвэл ч тэ чи энэ харилцааг сүтгсэн. Тиймээс чи ирж надтай асуудлаа айтайхан болох хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаас ч тэ fix sign тэ. Би өөрөө бас fix sign. Үхрийн орд та чинь fix sign. Нэг зүйл ингээд нэг ойлгомжтой тэ. Чи өглөө босоод би зөрүүлнэ гэсэн юм бол байхгүй шүү дээ. Босоод кардинал ингээд нэг зодиак сайнууд яадаг гэж. Чи одоо нэг юм хэрвээ би нэг шийдвэр гаргасан бол that's my fucking шийдвэр гэж ингээд бодно тэ. Чи надтай бол энэ асуудал ингээд шийдчихвэл би бол чамтай харилцаж ярихад бэлэн байна л гэсэн бодолтой байхад шүү дээ тэ. Кардинал ингээд нэг зодиак сайнууд яадаг гэж
motherfucker чи намайг challenge дуудаад байгаа юм бах та хин зүрүүд байх вэ? Хин чамтай ингээд нэг урт хугацаанд ингээд амаа амхаад ингээд те миний араас ингээд нэг гүүн гэдэг challenge-тэй байх вэ гэдгийг сонь ингээд бодчихтой байхгүй. Би нэг asshole үгүй мэдэхгүй. Alright, let's see. Хэрвээ чи өөрөө түрүүж ингээд олгох юм бол ямар хуу үйл явдал болох нь вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За дахиад нэг алдарт хоёрын аяг чи ингээд нэг өөр декэн дээр ингээд нэг гарч ирж байна. За тэгэхээр хэдүүлээ хэд хэдэн зүйлийг аягүй ухамсартайгаар ингээд нэг ойлгох хэрэгтэй. Энд дээр хааны саваа дэш яваад доошоо хатны аяг дэшээ. Дунд нь high priestess ингээд хөзөр ингээд нэг холбож combine ингээд болж байна. Юу гэж би та бүхэнтэй ингээд нэг хуваалцах вэ гэвэл заа. Ямар нэгэн үерхэл буцаж нийлэхээр бол хоёр тал хоёулаа яадаг үлээ хичээсэн байх хэрэгтэй. Хоёр тал хоёулаа энэ харилцааг авахын төлөө хичээлээ сурсан байдаг. Хааны саваа доошоо гэдэг нь шүү дээ. Ер нь бол ингээд нэг юу хэрвээ чиний бодож байгаа юм чи ингээд энэ пистайг өөрчлөлттэй өгөө дээ. Ялангуяа high priestess үзэр чи ингээд нэг юу чимээгүй анзаардаг үзэрхгүй. Хэрвээ та дунд шүү дээ нөгөө бачка чи ингээд нэг юм энэ яг нэг өөрчлөлттэй шалсан байхгүй хаа. Гэсэн ингээд бодлоо ингээд нэг мэдрэмжээ ингээд нэг байж ивэл шүү дээ наад хариугч ирэхэд бол яг тийм мань өөрчлөгдөг байна. Тэгвэл шүү дээ буцаж нийлэх ингээд нэг шалтгаан байгаа юу? Гэхдээ нөгөө талаас бид нар юу гэдэг нэг чулуун дээр 2 юм уу 3 удаа бүдрээд үзчих гэсэн гоё байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг хэрвээ би таад оронд байсан бол энэ 10-ын зоос ядж яхад нь шилгүй харахгүй 2-ын зоостай хамтаа юм шүү дээ. 10-ын зоос ингээд 2-ын зоос ингээд эргэлзээний дунд ингээд байвал шүү дээ те. Хэрвээ би энэ нөхцөлөд юу хийх байсан байвал би сонголт хийхгүй байсан байна. Заримдаа шүү дээ бидний амьдралын хамгийн том хамгийн ухаалаг сонголт шүү дээ те. Зүгээр бууж өгөх. Харилцаанаас хаях. Амьдралаа бодоод ингээд явдсан шүү дээ. Тэгжил юу болдог гэж цаанаасаа бүхий л нөхцөл байдлыг засагддаг байхгүй юу? Гэтэ заавал энэ хүнтэй гэсэн үгүй. Заримдаа бид нар ингээд нэг харилцааг авч явах гээд харилцааг засах, харилцааг бослуулах гэдэг шаардлага байдаг. Заримдаа бид нар зөв буугаад өчгөл амьдрал гоё юм дөө. Окей. Тэгэхээр I would say ер нь бол одоо бол буцаж ингээд нэг тэр хүнтэй холбогдох бол цаг нь биш ээ гэж би хэлж байна. Alright. Ихрий орц. Нэг зүр чаа ингээд тавьчихсан. За. Хашир ихрий орц нэ. Бодож байгаа юм чинь чамтай ингээд нэг ингэж холбогдох уу гэдгийг ингээд харцгаая. За. 6-гийн зоос 6-гийн аяга. Emperor үзэр доошоо. Lords үзэр буюу танай орны үзэр дээшээ. Тэгээ World үзэр дээшээ. Тэгснэ. 5-ын саваа хатны аяга. Тэгээ тэргүүний ингээд нэг аяга доошоо. За бүр одоо энэ дээрээс би хэдүүлээ ингээд нэг том зураглалыг ингээд нэг олж авцгаая заа. Хэрвээ байна штэ тий. Энэ хүн та хоёр ингээд нэг яг ярих юм бол штэ тий яг нөгөө үнсэн ч гэсэн магадгүй чи өөрөө ч гэсэн ингээд нэг буцаж ингээд харилцаа сэргээхийг айгүй хүсээд байгаа байхгүй юу. Эй сайн уу гээл тий.
Баялаа буцаад нөгөө хүүхнүүд ярьдэн штэ нэг YouTube дээр тийм би ястаа ингээд тэр ингээд нөгөө soulmate-тэйгээ reunion ингээд хийж байгаа юм жаа гэл нэг амар гоё фантази ингээд байдаг да. Тэрийг аль нэг өгсөж чинь те. Гэтэ нөгөө талаас заяа. Харилцааг дуусгахад зөв цаг уу гэвэл бас яг зөв цаг болсон байна. Би хоёр талтай юм ерөөсөө яриагүй. Юу гэвэл штэ те. Эхнийх нь энэ хүнтэй ингээд нэг юу гин яг одоо ингээд амар гоо ингээд нэг chemistry-нууд ингээд буцаж ингээд нэг ориглол ингээд буцаж ингээд нийлж ярьж юм шиг нөгөө унжсан чамтай ингээд нэг буцаж нэг холбогдол ингээд нэг хөрхөн байчмаар юм шиг байгаад байгаа. Гэхдээ штэ те. Энэ яг өндөө өөрөө тестнээс магадгүй байхгүй. Юу гэвэл штэ те. Юунаас ингээд үргэлж ингээд нэг чамайг шалгадаг заяа. Чамлаа ингээд хуучны ч хүмүүсийг ч хуучны нөхцөлөдлүүдийг ч ингээд нэг чам дээр сайн уу гэж ирүүлж байна да. Тэг чам хартай байхгүй. Энэ тэнэг визтэй хичээлээ сураад ингээд дээшээ болсон байна уу гэж. Үгүй юу гэдгийг. Яг л энэ тест байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг та адын gut feeling шүү дээ, тэ. Гэтэ энийг би бүлгэлж хуваая за. А гэдэг бүлгийнх ингээд gut feeling чинь шүү дээ, тэ. Энэ хүнд ингээд боцох юм бол урагшлах биш ухрах юм шиг байна гэдэг мэдрэмжтэй байвал наач бол яг ингээд нэг зөв. Б гэдэг групп байгаа шүү дээ. Хэрэв би энэ хүнтэй ингээд нэг буцаж нийлэх юм бол заа. Харилцаа ихтэй жоох явжгаад буцаж ингээд нэг салахыг ойлгож ийн. Гэхдээ би энэ дээрээс тодорхой хэмжээний ингээд нэг хичээлүүдээс сурч чадах юм байна гэж ингээд бодож ивэл наач бас оосоо зөв. Тийм чамтай хэрвээ эргэж ингээд нэг холбогдох уу, чамтай ингээд нэг ярих уу гэж ингээд нэг асуулт ингээд хариулахад тийм гэж гарч иржээ. Боол хэл дээр магадгүй чамдаа "Hey, сонсон аюу байна." Олыг оцсон байж. Тэгэхээр чамтай бол ингээд нэг эргэж холбогдох юм байна. Гэхдээ штэ тэ. Нэг амар ингээд нэг чиний төсөөлжсэн ч тийм бэб ингээ хоёлаа ингээ нэг гоё тэгээ классик экс гэж гоё кофе унгаа тий аашаас тийм бол байх зүгээр жижиг мессеж тий инстаграмаар чи hey гэдэг ч юм уу тий эсвэл магадгүй нэг random reel ингээ явуулдаг ч юм уу тий яг тэр л. За тэгвэл ч тий та өөртөө яах хэрэгтэй вэ гэдэг зөвлөгөө харцгаая. Өөртөө явал дээр вэ. Долоогийн аяр доошоо 9-ийн аяр дээшээ боолын ингээд нэг зоос доошоо. За. Окей. Хэрвээ таад ч тэ оргуугаас охинтой дээр гэж бодоод энэ хүнтэй ингээд нэг буцаж нийлт юм гэж бодвол наач оны шилдэг жижиг асуудал одоо байхгүй. Юу гэвэл ямар ч ингээд нэг харилцаа, ямар ч ингээд нэг одоо хайр буцаж ингээд нэг за буцаж нийллээ гэж бодъё. Эсвэл шинээр үүслэе гэж бодъё. Хамаагүй заа. Нэг зүйл үргэж өгнө байдаг. Чи энэ дотроо бүтэн бас комплит ингээд нэг байгаагүй тохиолдолд. Тэр хүнтэй л би буцаж нийлвэл миний энэ дотор байгаа ингээд нэг ганцаарл ингээд арилна гэж бодож ивэл наа чин нэг яг тестэндээ унсны хэлбэр байхгүй. Юуниверситиг наадах чинь шалгагдсан байгаа байхгүй. Энэ ингээд нэг яг дотроо бүтэн байгаад энэ хүнтэй арилж, дутуу байгаад энэ хүнтэй арилж байдаг ч юм уу те. Эсэргээрээ штэ те. Энэ хүнтэй би буцаж нийлсэн ч гэсэн амьдрал гоё, нийлүүгүйсэн ч гэсэн амьдрал гоё. Надаа I don't give a fuck яагаад гэвэл би энэ дотроо бүтэн байгаа юм чинь тэгээд яасан гэж би ингээд нэг шаналх юм. Гэтэ нөгөө талаас чи өөрийгөө илүү хингээ хийлэх тусам нөгөөнөөс чинь ингээд нэг холдож байгаад. Гэтэ нөгөө талаас ингээд би энэ дотроо бүтэн байна. Гэсэн үед харин харилцахаар бол окей, давай. Яагаад болохгүй гэж харуулж. Зүгээр шүү дээ. Сэрээрээ энэ хүн л ингээд миний амьдралд орж ирээлээ. Миний өөд гашуу гарна. Эсвэл энэ ингэжүүл ингэн хийгээд нэг юм дотроо ингээ хоосон. Тэгээд нэг юм авах гаданаад авч иж нэг юм validation буюу нэг хүлэн зөвшөөрсөн юм шиг мэдрэмжтэй ингээд харилцаагаар л наачиг жижиг шүү гэдгийг сайн ойлгоорой. Okay? Alright, мэлэрт.
За тэгэхээр чамтай арилахыг хүсэж байна уу? Чамтай буцаад нийлхийг хүсэж байна уу? Өглөө үзэр доошоо тийм. Яг тийм. Одоо гэхдээ хэдүүлээ гихтэл орцгоё. Яг ингээд нэг чамтай одоо буцаж ингээд одоо ингээд нэг хариллаа гэж бодъё за. Гэтэ тэр хүн ингээд нэг хичээлээ сураад одоо чамтай ингээд нэг юм түнжээ юу байгаа штэ. Гэтэ ингээд нэг чамтай ингээд түнжингээ ингээд сайжруулах гал тийм. Миний буруу байсан юм аа. Чиний зүг байсан шүү. Би энэ дэр ингэж ингээд бодсон. Гэсэн ингээд юмнууд ингээд ярих үгүйгээс гэж гарч ирж байна. Temperance гэдэг үзэр доошоо. Тэгэхээр ингээд нөгөө хоёулаа ойлголтыг ингээд олж авцгаая заа. Энэ хоёр хүзэр дээр 4-ийн зоос тэгээ 3-ын ингээд нөгөө зоос гэдэг хүзрүүд ингээд нөгөө нэмээд Empress гэдэг хүзэр доошоо хатны зоос гэдэг хүзэр доошоо. За эдгээр ингээд нөгөө ойлголтуудыг хідээлээ ингээд нөгөө ухаж ойлгоцгоё. Чамтай ингээд нөгөө буцаж харилцаа сэргийг бол хүсэж байна. Гэхдээ яг ингэж нөгөө юм өөрийгөө бүрэн нээгээд те скол нэг чамтай ингээл гоё тустаас ингээл хамтраал ингээл нэг те илүү ингээл хоёр талдаа ингээл хамтдаа ухаалаг байгаад бэб чи ингээд чи би ингээд чи гэл ингээ урагшлах үгүй бас үгүй гэж гарч ирж байгаа байхгүй. Үгүй. Тэгэхээр энэ дээр ерөөсөө ингээд нэг юу гэх юм чамтай ядаж холбогдох уу гэдэг ингээд ямар ч мессеж ингээд мэд таргын дотор орж ирээгүй байна да. Энэгээр юу гэж ойлгож болох вэ гэвэл штэ тий. Чи холбогдоосоо гэж хүсэж байгаа байхгүй мань талаас. Хэрэг чи ингээд холбогдох юм бол яг би чамайг уучлахаас таа. Чи ингээд яг харилцаа ингээд нэг авах гэж ингээд нэг ирэх юм бол яг би чамтай ингээд байхаас таа. Ягаад энэ хүн ингэж бодох болов? Ягаад энэ хүн өөртөө айгүй ихтэйгээр штэ тий. Өөрөө нийлхүүсч гэхдээ өөрөө үлээх байна да. Гэтэ чамайг нэг одоо нэг бүтээсэн бүхэл балгуудыг чи нэг шидэ чи нэг айтайхан болгочоосоо гэж expect хийгээд байгааз. Магадгүй урд нь чи ингээд нэг ажицэг царайлаадаас ингээд нэг people pleasing байсан байж магадгүй бах тий. Өөрийнх нь одоо нэг юм 50 дэх хил хязгаараа хоошоо байлгаад ингээд нэг юм тий миний урд ор гэдэг ч юм. Ийм байсан байж магадгүй бах. Хүн ч угаасаа дасамтгай шүү. Окей. Тэгвэл ингээд зөвлөгөөг чи өөрөө зөвлөж холбогдох юм бол ингээд яах вэ гэдгийг хэдүүлээ харцгаая тий. За. Хэрэв би өөрөө ч оронд ингэ байсан бол за. 6-гийн аяга 6-гийн зоос гэдэг үзэртэй ингээд нэг зэрэг доошоо харсан. Fuck тэгснэ 7-гийн ингээд нэг ая гэдэг үзэртэй ингээд доошоо би байж та сая аль ортон дээр л би юм ядчих нойр мартах болоод яг аль ортон дээр л бас ингээд эргэж холбогдвол гээд яг энэ 3 үзэр зэрэг гарч ирсэн. Тэгэхээр ингээд яг нэг толдсон байч болсон байгаа даа зү толдоод идэг майч. Би санджийн нэг яг аль нэг зэрэг толдоод исэн гээд магадгүй specific бүлгийнхэн тэр хоёр орд байгаа штэ. Тэр нь одоо ихэр байлгүй юу гэлээ ихэр үлгий мэдгүй яг шээс. Ингээ майч болсон байвал штэ тий. Энэ бас айгуу гоё ингээд нэг connection болж ирсэн байна да коллектив утгаараа. За тэр яах вэ заяа. Чи эргэж холбогдвол дээр үү гэдэг асуултыг асуухад штэ тий. No. Яг тэгэж. Ягд бэ гэвэл ингэж яг за би ингэж тайлбарлаж яаж тайлбарлаж өгөх вэ? Вау. Хоох юм их ордон дээрхтээ ингэж ийм амар олон юмнууд ингэ тарихын дотор зэрэг ингэж орж ирнэ гэж юуроос ингэ fucking төсөөлсөнгүй. Гэтэ ямар ч лээсээ ингэ нэг буцаж ингэ нэг нийлээд юм ээ. Угаасаа ингэ нэг адилхан хариу гарнаа.
тий. Адилхан хариу гарна заяа. Заримдаа бидний хувьд ч тий хамгийн том ингээд нэг шийдэл нь юу вэ гэвэл бид нэр давж чаддгүй даваагаад авахгүй. Юу вэ гэвэл би энэ харилцааг яг одооноос ахуулаад би дуусгая. Би өөрийгөө илүү хөгжүүлээд тэг шинэ ингээд нэг харилцаа, шинэ амьдралаа ингээд нэг эхлүүлж чадна гэж ингээд бодож ивэл энэ дээр бол яалтчгүй ингээд нэг яг тэр гарцаа удаа байхгүй. Тэгэл бодоод үзтээ архичны хамгийн том айдас архинаас л гарах штэ гэх юм бол гэхдээ архинда одоо архин гэхдээ өөрт нь хортоогоо мэдчихэе. Гэхдээ ингээд хамгийн том айдас нь угаас архинаас гарах гэдэг зөвлөлийг ойлгож байна. Яг тэр үн шиг чиний хувьд болохоор ингээд нэг тэр хүн ч магадгүй ингээд чиний арх болсон байгаа байхгүй. Тэр чи ч одоо нэг тэр хүндээ донттой архич юм байна да. Тэр архинаас ингээд гарах хамгийн зөв шийдэл чинь болохоор ингээд хамгийн их зөв шийдвэр буюу архинаас гарах штэ. Миний хэлгээд ойлгож байна. Тэгж ингээд би хуваалцах чадах юм байна да. Гинт ингээд амар олон мэдээлэлүүд ороод ирчихсэн. Тарих жоохон төвшлээ за. Гэтэ зүгээр уучрна олчих. Окей? Амжилт хүсье. Ашлан гарч. Хашир ингээд нэг юу гин чамтай ивэл хэлэх хүсэж гинөө гэдэг ойлголтыг ингээд нэг хуваалцгаая. Бим. Наймыг доошо, наймын саваан дэшээ. Yes, чамтай холбогдох хүсэж байна. Тэгээ бүрэн штэ тэ болоог. 7 гэл доошо. Термет үзэр доошо. За энэ дээрээс ингээд нэг хэдүүлэн ойлголтуудыг багцалж ингээд нэг олж авцгаая. Чамтай харилцахыг хүсэж байна. Буцаад холбогдохыг хүсэж байна. Гэхдээ ингээд штэ тэ. Чи ингээ өөрт нийтэх үү гэдэг ингээ бодол ингээ мань үний толгой дотор л ингээ байгаад байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээ нэг хатны ингээ нэг илт дэшээ. Баатрын элд нь ингээ нэг дэшээ. За тэгээд гол нь ингээ би ингээ нэг холбогдохыг хүсэж байна. Гэхдээ чи ер нь яг надад итгэж өгөх үү гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө талаас холбогдохыг хүсэж байгаа гэхдээ чамдаас тодорхой хэмжээр итгэж өгөхгүй байгаа гэдэг ч юм уу. Нэг жижигхэн нэг тархин дээр байдаг нэг блокаж шиг байгаад байгаа. Энэ л ингээд нэг юу гэх холбогдох гэдэг кейсээс ингээд нэг үйл хэллэг жоохон дилей төлөх гээд байгаа гэдэг хөцөрлөг гарч иж байгаа. Бусдаар бол ингээд нэг юу гэх би 95% баттайгаар чамтай харилцаагаа сэргийгээ хүсэж байна. Ядаж нэг харилцаад үздэг гэж байдаг да. Юу вэ нанжиг минь ойрд ингээд нэг уулзсангүй штэ. Цэцэг царайлал байж гэнэ. Амьдрал янз бүрэ гэдэг ч юм уу те. Гоё шүү дээ. Тэгэж ингээд нэг харилцаа үүсдэг ч юм уу. Тэгээ Star Wars-оор ингээд нэг юу гэх итгэл найдрыг олоод авч чадсан байгаа байхгүй юу? Тэгэхээр зөвлөгөө авцгаая. Тэгээд бас одоо бас чи өөрөө төрүүлээд ингээ холбогдох юм бол ингээ яавал дээрөө гэдэг бас ингээ хавсна артгаа зөө. Өөх энэ арчлагын орчингт ямар төс таасаа. Чи итгэж өгөхгүй байгаад байна гэд нөгөө чи ингээ бодсоноо одоо ингээ чи өөрт нь итгэж өгөхгүй байхаа гэдэг ч юм уу те. Юу гэвэл штэ те. Хэрвээ тэр хүн энэ бол specific group зориулж байгаа ш. Хэрвээ тэр хүн заяа ямар нэгэн донтолт заяа ямар нэгэн мэдрэл мотой токсик ингээ нэг зангаас амар шаналдаг тэгээд ингээ нэг чамтай энэсээ болж ингээ нэг жижиг болж исэн бол те. Одоо шил бодоод үзэлт архиугаа л гэсэн тавьдаг байгаа л тий. Тэгэл одоо чанланга буцаж холбогддог. Харин дахиж ингээд нэг архиу жагсан тавихгүй гэвэл чи нэг итгэж өгөхгүй байна да. Гэтэ наач бол тийм гэж гарч ирж байна. Итгээд дэмий гэсэн үг байхгүй юу? Яагаад гэвэл штэ тий. Одоо нэг ямар нэгэн харилцаа ингээд нэг сайжрах ямар нэгэн харилцааг буцаж ингээд нэг эхлүүлэхэд хэд хэдэн зүйл заавал хэрэгтэй байдаг. Харилцаач юу нэг асуудал байсан болохоор ингээд нэг салж байгаа штэ. Үнэн шүү. Асуулаа шийдэж бол харилцаа буцаж очих хэрэгтэй үстэй. Эхлүүлэх хэрэгтэй үстэй. Тэрэн дээр л үгүй гэж гарч ирж шүү. Тиймээс ингээд нэг юу гэх дөрвийн саваа доошоо буюу магадгүй ингээд нэг зөрөгтэй арслангууд нь шүү дээ. Энэ харилцааг дуусгахад
Зүгээрээ би чаднаа гэж ингээ бодож бол наа чи ингээ нөгөө чиний амьдралтай хамгийн зөв сонголт чинь байх байсан шүү. Окей. Охинорт. Зя тэгэхээр охинорт. Тэрүүндээ ингээ нэг юу гэх тэрүүн чи чамтай гэж холбогдох уу? Чариот гэдэг үзэл шууд ийшээ гарч ирж байна. Тэгэхээр зарим нэг ингээ нэг мэлхий орттой ингээ нэг дийл хийж магадгүй хаанаас аваа нэг олооч багт гарч ирдэг. Тэр хүн чамтай холбогдох уу гэвэл нь штэ те ингээд нэг юу яаж юм за үйлдэл бол хийх үгүй гэж гарч ирж байна гэтээ. Хэдүүлээ хэд хэдэн зүйл дээр ингээд нэг тэр хүний ингээд нэг талаас ингээд бодцгаая. Тэгэхээр юу яаж 5-ын ээлд 3-ын аяг 2 ингээд нэг дээшээ гарч ирж байгаа. Тэгснээр 7 ээлжтэй хамт за энэ харилцаа буцаж ингээд сэргийчихээр яг юу асуудалтай байна вэ л штэ те. Та хоёрын дундуур баахан лайтай хүмүүс ингээд байгаа гэж бодоод ингээд манууч ингээд нэг хойшлоод байгаа байхгүй. Жишээлбэл лайцээ бодоод үзье. Би чамтай харилцаа ингээд нэг сэргийхийг хүсэж байна. Гэхдээ ингээд нэг хүмүүс бит өөрөө яа юу гэж бодох вэ? Би харилцаа сэргийхийг хүсэж байна. Гэтэ чи өөр хүнтэй болцож байгаа лоо. Би харилцаа ингээд нэг сэргийхийг хүсэж байна. Гэтэ чи аль хэзээ ингээд нэг юм надад биш өөр хүнд ингээд нэг сэтгэлтэй болсон болов. Эсвэл найзууд ингээ байна уу? Эсвэл өөр whatever ингээ нэг кейс. Би чамтай ингээ буцаж ингээ найз хүсэж байна. Харилцаа ингээ хитан болох хүсэж байна. Гэтэ хүмүүс fucking ойл ингээ яг юу гэж бодох вэ? Гингүүтээ ингээ хоошоо ингээ татчихж байгаа байхгүй юу? Уламжлал ингээ нэг юу гэх манууны одоо нэг цаад ингээ зорилго байлаа шүү дээ. Одоо нэг чамтай ингээ нэг харилцах уулын болгыг хүлээчил гэдэг ингээд айгүй хөргөн бодолтой байж л байгаа байхгүй да. Тэгээ хэрэг би ингээд нэг чамтай ингээд буцаж ингээд нэг харилцвал яаж л ингээд нэг өмнөхөөс ингээд нэг дээрдүүлээ болгыг бүтээчи те. Гэтэ би чадахгүй нь яад бол ингээд хүмүүс бит өөр юу гэж бодох вэ гэдэг өөрийгөө holdback болгоцсон байгаа байхгүй. Окей. Тэгвэл охины ортныхан өөртөө холбогдоод тэгээ ер нь яавал дээр үед зөвлөгөө хийсэн хамт харцгаая за. Нэг хоёр гурав Хэрвээ штэ ингээ нэг таад тэрүүндээ ингээ нэг холбогдлоо гэж ингээ бодъё л да. Тэнгүүтээ ингээ нэг за юу гэж тайлбарлах юм те fox. Бид хоёр ингээ хоёр талдаа ингээ ойлголцохгүй ингээ нэг зүрсөөрөө таарах байх гэж бодож байвал яг наадас болж шууддгаар тийм гэж гарч иж байна. Хоёрын аяг доошо хоёрын илд доошо гарч ирсэн аахгүй. Тэгэхээр ингээ бодоод үзье. Одоо ингэ сценари ингэж ажиллана. Чи буцаж холбогдсон заяа. Хей гэж мэл те. Сонсоо юу байна гэл те. Тэгээ нөгөөд чи яагаад ч мэдгүй ингээл яг ингээл нэг буруу цагта буруугээ хэлдэг ч юм эсвэл let's say яг холбогдох гол ирэнгүүд нэг юм дандаа нэг юм үйл ойлголцууд юм зөрөөд идэг нэг үдж байгаа юм шиг юмнууд өгдөн штэ. Тэгээд нэг юм хей одоо хоёлаа ингээд нэг буцаад нэг айтах ингээд харилцаа сэргийч гэж ингээд нөгөө чи хэлэнгүүд нөгөөд чи ингээд гинт ингээд паниктдаг шал өрөн бодоод эхэлдэг юм. Ер нь бол та хоёр ингээд ойл яг нэг одоо нэг vibration нийлэхгүй л байна гэж ойлгож болох байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр хэрэв би та хэдэ оронд байсан бол жоохон хүлээх байсан байхаа. Жоохон хүлээцтэй. Яаж хүлээцтэй байх вэ гэж тийм магадгүй би ямар ч ингээд нэг үр дүн болсон бай. Нэг юм perfectionist ингээ хандахгүй. Энэ харилцаа миний бодсон төлөвсний дагуу болохгүй байсан гэсэн ам окей гэсэн үеигээ би хүлээхсэн. Даа ч ингээ нэг яг энэ үеийг гартлаа бас таад дээрээс нийлээ удна гэж гарч иж чинь. Яаж вэ гэвэл таад энэ хүлээлт чинь жоохон дэндүү өндөр байх гэдэг байхгүй буцаж ингээ нэг холбогдохоор бол тэнгүүтээ тэрнээсээ болоод ингээ нэг юу гэх
vibration mismatch болоод байна да. Тэгээд эндээс болоо харилцаагаа илүү л ингээд нэг жижиг болох гэдэг. Тэгэхээр хэрвээ би та дээр урдсан бол жоохон хүлээх гэсэн баг. Тэгжээд зөв цагийг ингээд нэг таардаг ч юм. Гэхдээ зөв цагийг илүү хүлээх тусам наа чи илүү төвөгтэй зүйл болно гэдгийг ойлгоорой. Зөв цагийг хүлээлээ гээд тэр хүний өдөржингөө бодож санаал ингээд ангаагаад байна гэхээс илүүтэйгээр амьдралаа ингээд нөрөн жоохон бодоод ингээд амьдралаа урагшлуулах цодонгоор одоо цондан гэдэг үлээ тэрнгөр ингээд явах хэрэгтэй байхгүй. Окей? Ойлгож байна уу? За тэгвэл штэ те жинлүүр орч. Тэр хүн чамтай ингээд нэг холбогдохыг хүсэж байна уу гэдэг харцгаая. Ой. Оо. За. 8 доошо боолын ингээд нэг элт ингээд нэг дээшээ гарч ирж байна. Тэгээд 2 аяхтай хамт. За. Yes. Холбогдохыг хүсэж байна. Холбогдохыг хүсэж шүү. Гэхдээ заяа. Яаж байвал штэ те. Хатны саваахны зоос тэснэ emperor гэдэг үзэр ингээд нэг 3-3 ингээд доошоо гарч ирээ. Хойноос нь ингээд нэг 10 ингээд нэг саваатай. Энийг юу гэж ойлгох вэ гэвэл штэ те. Let's say мань хүн чамтай ингээд холбогдохыг хүсэж байна. Гэхдээ нэг тийм нэг юм өнгөрч холбогдно гэж байдаг да. Чи хэнийг одоо нэг ухаандаа альцснаа хараад ашиг би ингээд нэг чамаас илүү клоу болцсон гэдэг ч юм уу те. Нэг тийм мэдрэл мотож байгаа байдлаар холбогдох гэдэг байхгүй юу? Тэгвэл энийг хэдүүлээ юу гэж ойлгож болох юм? Холбогдоод буцаж ингээд нэг найзлаа нөхөрлөө эсвэл хосууд байсан бол хосууд ингээд боллоо гэж бодоход наач нь штэ те. Айгу гоёор ингээд байх уу би л үгүй гэж бодож байна. Тийм. Яг амар одоо нэг хүн чинь нэг юм байдаг хгүй банцны өрөндөө Paris гаргасан юм шиг хүн харцдаг хгүй. Гэхдээ нөгөө талаас үнэхээр ингээд нэг Paris гаргаад амьдралах уу ингээд нэг өөрчлөлтсөн шинжилсэн хүн чинь штэ те чамд өөрийгөө батлах гэж юусоо ингээд нэг оролдох шаардлага байдаг юм аа. Энэ өнгөр юу гэж ойлгож болох вэ? Нөгөө чинь чамтай ингээд харилцахыг хүсэж байна, буцаж холбогдохыг хүсэж байна, буцаж нийлхийг хүсэж байна. Гэхдээ approval буюу чамд одоо нэг хүлээн зөвшөөрөхөд бол нэг юм флекс ингээ байх гаралдаг да тэгээ нэг 10 жилийн хөтөж ирсэн. Яг тийм бод байхгүй. Окей. Зөвлөгөө болон чи өөрөө холбогдохоор бол яг яах вэ гэдэг харцгаая. Тэгээ яагаад дийлэгдэх бол яг ийм хүн ингээд нэг нөхцөл гарч ирдэг гэж магадгүй чи амьдралаа магадгүй чи өөрийнх нь дотоод ингээд нэг одоо internal world гэдэг зүйлүүдээ аягүй сайн хөгжүүлсэн байгаа. Магадгүй чи одоо нэг юм дээшлэн гэж яддаг штэ клуб болоод хөрхнэ гээл магадгүй тэгсэн байж магадгүй багш. Тийм болохоор ингээд хүн чинь ингээд нэг шиг гэж бодохноос харахгүй л хэдэж штэ. Тэр магадгүй зарим нэг хүмүүс яг энэ үнэтэй ингээд нэг санал нэгдэжвэл congratulation баяр хүргэе. Зя. За тэгэхээр хэд хэдэн ингээд нэг ойлголтод гарч ирж байна. Хэрэг чамд штэ те. Ямар ч одоо нэг юм тодорхойлолт ингээд байхгүй байгаа бол за одоо энэ харилцаан дээр одоо төлөөцөө чи зүгээр ингээд нэг буцаж ингэ харилцахдаа яах гэдэг нь мэдэхгүй өөрөө ч ингээд нэг мэдэхгүй байж үл хизээч битээ буцаж холбогдорой л гэж байна. Ер нь бол ингээд нэг ямар нэгэн хүн тэр хүн чи өөрөө ч хамаагүй харилцаа хэрэг ингээд нэг буцаж ингээд нэг эхлүүлэхийг хүсэж ивэл яг чам нэг тийм ингээд нэг мишн харагдтал хэрэгтэй байхгүй юу? Урт хугацаанд би энэ хүнтэй зүгээр нэг ингээд нэг хийц хурж ингээд нэг харилцаагүй бидтэй гэдгийг өөртөө ингээд сайн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ хийц хүү болсон болохоор би чамтай буцаж ингээд нийлж байгаа штэ гэдэг тийм мэдрэл муутай байдалтайгаар чи холбогдож болохгүй байхгүй юу? Чи үнэхээр ингээд холбогдохыг хүсэж ивэл чи тухайн хүнийг байгаа мэдрэл чигээр нь харах хэрэгтэй байхгүй юу? Чи тэрүүн өөрчлөх ямар шаардлага байхгүй юу? Зүгээр л чи одоо нэг энэ харилцаа ингээд окей даваа урагшлуулъя. Тэгээ би өөрөө хүсэж байгаа болохоор гэдэг батайгаар. Тэгэд нэг гол нь тэр хүн ингээсээ тэгээсээ гэдэг ямар шүлэлтгүй зурагшаал болох байхгүй. Хэрвээ энэ ингээд нөхцөл чамд гарч ирэхгүй харилцаад явахтай хайчихгүй. Тэ?
Тий. Зүгээр шүү дээ. Хилэн зарт. Яа, хилэн зарт нь харцгаая. Оба. Tower ингээ нөгөө юу гэх 7-гийн ингээ нөгөө 5-2-тэй болж байгаа байхгүй юу. Одоо болтол 5-2-ын дунтлыг чинь ингээ нөгөө үүссэн ингээ beef үл ойлголцол тэр нэг юм одоо нэг угаасаа л ингээ нөгөө tower card энер ингээд байхгүй угаасаа нэг хоёр талдаа ингээ нөгөө харилцаа ингээ нөгөө тустаас ингээ болж байгаа ч гэдэг. Дэн тэнтгүү ингээ амар негатив энер ингээ нөгөө цацарчтай байхгүй тийм нэг бодхоос хүртэл уурн хүрэх гэдэг тасквал нэг тийм яг буцаад ингэчихвэхээс нэг амар айгаад ингээ хамгаалттай болчихдээ штэ. Одоо бол та хоёрын дундлыг чинь наад ингээд нөгөө сүрсэн гал чинь унтраагүй нэгээс гарч ирж байна. Тэгээд тэр хүн ингээд нөгөө чанта буцаж холбогдохыг хүсэж байна гэвэл штэ те. No. No. Өөр тэр хүн ингээд чамд илэрхийлмээр байгаа мэдрэмжүүд энергиуд юу байна вэ гэж харчих л та. Инкс би өөрөө хэлэндээ хааших. Байхгүй мэн өө. Ямар ч хэлсэн ингээ одоо л ингээ нөгөө нэг тэр гал ингээ нөгөө нэг дуусаагүй байна. Хэрвээ чи өөрөө зөрүүлж ингээ холбогдоод тэг харилцаа ингээ нөгөө нэг сэргээгч үзэх юм бол яг яавал дээр вэ гэдэг зөвлөгөө таамагтай харцгаа. Хэдүүлээ энүүндээ л юу аюу сайн ажиллаа. Нэгэн тугаасаа ингээд нэг гал гарсан байна. Гал нь удирч буугаад байгаа чинь. Шудраг усны үзэр. Empress гэдэг үзэр. The Sun card гэдэг үзэр. За тэгэхээр хилэн орны хэнд ингээд нэг хэлгээд штэ те. Хэрвээ чи ер нь нэг юм байдаг. Манай орд нэг үдчаа шиг нэг өшөө авдаг л орд гэж л яриад байдаг. Гэхдээ яалтчгүй бас нэг гин биш одоо занал юм байлгүйдэл гэж би ингээд бодож илээ л да. Гэхдээ ингээд энэ дээрээсээ хамгийн зөв заяа. Нэгэнт одоо угаасаа ингээд тэр хүндээ нэг юм одоо нэг өөрийгөө батал харуулахыг хүсдэг ч юм уу эсвэл нэгэнт л угаасаа нэг юм гиндгараа харуулахыг хүсэж байна да. Тэгвэл нь шүү дээ байж бол хамгийн гой зөвлөгөө өгье заяа. Ямар ч кармагүйгээр зүгээр л өөрийгөө хөгжүүл. Тэгэл болоо. Чи түрүүнд өөрийгөө батлах гэж ингээд нэг орлого шаардлагагүй. Нэгэн тэр хүн ингээд нэг чамтай нэг харилцах хүсгүй болж одоо яах гэж ингээд араас нь ингээд гүүгээ шаргацалтаад ингээд лангах юм. Яа ихэвдээ баяртай л гэл явуулна үсттэй. Ерөөсөө батлах шаардлага байхгүй. Тэ? Тэр л ингээд нөгөө юу гэх надаас ингээд яг одоо ингээд уучлах гоцгол би бол тавьчих гэдэг. Нөө. Чи дотроо өөрөөсөө уучлахгүй. Чөтгөрөөд. Чи нүнгээр ингээд нөгөө юу гэх өөрийгөө илүү их ингээд нөгөө гүн намглуу ингээд шигдээгээд байгаа анзаарахгүй л та. Тиймээс ингээд нөгөө би чам ингэсэ гэж хүсэж байна. Хэдий яг одоо ингээд энэ ингээд хөзөрч ингээд бүх юм чинь ингээд нурцсан жоохон дарк ингээд жижиг байгааг чи ингээд ойлгож байгаа ч гэсэн нөгөө талаас чи амьдралаа ингээд аятайхан болгоё гэж бодож ивэл чи дуусгах хэрэгтэй. Тэ? Чи магадгүй ингээд дотроо уучлах гэж болж байна тэр хүнээс. Магадгүй чи дотроо өөрийгөө уучлах болж байна. Тиймээс ингээд нөгөө нэг ер нь хэсэгтэй харилцаад бол димил гэдэг үзэр гарч ирж байна да. Окей. Материалт. Агуу. Яг мартагч шээ номын орд. Би яг юу байсан хамгийн анхны бичлэг дээрээс яг ингээд нэг хэлэнцээс ингээд нэг номыг нь мартцсан ингээд нэг зэн номынхаа ч одоо л надад гомдтой юм шиг л дээ. Ингээд тэр яах вэ? Холбогдол яах вэ? Alright. Let's see.
Аа тэр хүн ингээд нэг чамтай холбогдохыг хүсч байна уу? Тэ холбогдох уу гэдэг ингээд нэг асуулт нь ингээд нэг хариулахад нь штэ тэ. Мэдээж тэргүй нээлт. Хатны нээлт. Гэхдээ холбогдохдоо штэ тэ чамтай ингээд нэг юм гоё юу гэдэг да. Юм романтик ч юм уу ингээд нэг гоё амар дулаахан ч юм уу ингээд нэг юм төсөөлөө бол үгүй эс гэж гарч иж чинь хатны нээлт ч өөрөө ер нь бол I don't give a fuck гэдэг үзэр واخгүй юу. Ааха. Тэгээд яг чиний ингээд нэг мэдэрч байгаа тэр хүн мэдэрч байгаа юу гэвэл бас үгүй гэж гарч ирж байна. Гэхдээ чамтай харилцаа нэг тийшээ бол явуулах гэж байна. Let's say бодоод үзье энэ дээр. Чиний төсөөлөл одоо жишээлбэл тэр хүн надтай ингээд холбогдоод ингээд нэг компьютер ингээд уулзраад гоё хамтдаа ингээд нэг харилцаа ингээд нэг болгож игвэл нөгөө ч болохоор эсэргээрээ буцаж холбогдоод хаалгаа хаачаа гэж боддог ч юм уу те. Эсвэл штэ те. Чиний төсөөлөл ингээд нөгөө бүлгийнхэн шүү заа. Чиний төсөөлөл штэ те. Тэр хүн одоо би тэр хүнтэй ингээ холбогдвол хаалгаана гэж ажил нөгөө ч болохоор би хаамааргүй чадаа буцаж нийлмээр байна гэдэг яг эсрэгцэж ойлголцоод байгаа байхгүй юу. Яг чи юу бодож чинь яг тэрний эсрэгээр нөгөө чинь ойлгож чинь гэсэн үг энэ хоёрын аяг доошоо энэ нэг яг чиний бодлыг эсрэгээр л ингээл нөгөө мэдэрч бодоолоо байгаа байхгүй да. Тийм. Тэгэхээр холбогдохыг хүсэж байна. Гэхдээ яг чиний хүлээлт үүсгэсэн шиг холбоос ингээд нөгөө гарч ирэх үгвэл үгүй гэдэг үзэр гарч ирсэн байна. Зөвлөгөө болон чи өөрөө зөрүүлж холбогдохоор бол яах вэ гэдгийг харцгаая. Yeah, we'll see. За тэгэхээр хэдүүлээ ингээ ойлголт нь ингээд нэг хүрцгээ за 7-гийн зоос ингээд нэг magician үзэртэй хамт ингээд зэрэг дэшээ гарч ирсэн. Энд дээрээс юу гэж ойлгож болох вэ гэвэл чи хэдийх ингээд нэг төвшөнд хүлээлт үүсгэх тусам нөгөөдөг чинь төдий чинийгээр лайтай болдгийг бид нар мэдэн те. Заримдаа ингээд нэг бидний амьдралын ингээд нэг хамгийн гоё шоудлтууд ингээд нэг бидний амьдралдаа хийсэн хамгийн unexpected шийдвэрээс болж гарч ирсэн байдаг те. Заримдаа бид нар ингээд нэг юугийн найзуудаараа хөсгөл явна гэж 1 жил, 2 жил, 3 жил, 4 жил, 5 жил пландад явдггүй штэ. Гэтэ заримдаа бид нар ингээд ямар ч плангүй жоод тэр жил наацсан байдаг гэдэг ч юм уу те. За энэ ингээд нэг төсөөлөл би таадтай юу гэж хуваалцах хүссэн байвал magician үзэр чинь өөрөө manifestation үзэр. Аха. За нэг юм тархин дотор тэр үнтэй ингээд нэг төсөөлөл үүсгэсэн байна да. Тэглээгээд бас бууж өгөх хэрэгтэй байхгүй гэж. Юу гэвэл хэрвээ чи энэ хүнтэйгээ ингээд нэг одоо буцаж ингээд нэг харилцаагаас сэргээгээд явахыг ингээд нэг хүсэж байгаа ингээд бүлгийнхэн байвал за. Тэгвэл дүдэнэ л харилцчихгүй юу. Дүдэнэ сайхан юу байна гэж сан сайхан юу байна амьдрал янз янз даваа юм аваа гэдэг ч юм уу те. Арай үгүй гэж бодож ивэл хайчихгүй юу. Тий. Гол нь ингээд нэг чи төсөөллөө гаргасан бол хойноос нь шууд акшн ачих. Эхлээд хийж дараа нь учрыг нь бол гэдэг амар сони хариу гарч ирж байна тий. Wow. Энэний утга нь юу вэ гэвэл штэ те. Битгий тэгээд оройн ингээд цэцэг царайлаад өвдгөд төрөөд үйлээ суугаад байл гэсэн утгатай л байгаа байхгүй тийм ээ. Окей. Даваа явахшаа барай. За. Окей, одоо материалт. Материалтныхан тэр бодож байгаа юм чинь штэ те чамтай бодож байгаа нэг харилцахыг хүсэж байна гэдэг ингээд нэг хэдүүлээ харцгаая. No. Чамтай ингээд нэг холбоо барихгүй. Гэхдээ кармик тойрон ингээд нэг гарч ирсэн. Стил ингээд нэг attractional ингээд нэг
чамд ингээд нэг татагдах мэдрэмжүүд ингээд байгаа хувьд бол байгаа. Гэхдээ нөгөө талаас ингээд нэг чамтай холбогдохгүй гэж гарч ирж байна. Яагаад гэвэл хоёрын аяга доошоо charity буюу ингээд нэг юм фокус өгöd харилцаагаа ингээд дээшээ болгочих гэдэг хөзөр бас ингээд нэг доошоо гарч ирж байгаа байхгүй юу? Яагаад энийг ингээд нэг би ярьж байна вэ л ч те мань хүний талаас 7-гийн аяга буюу яг одоо сонголтыг идэвхтэйгээр илэрхийлж байна. Бататай ярьдаг ч юм уу, толгойтой ярьдаг ч юм уу те. Альмаа амир хөөргөн ч юм уу, чимгээ хөөргөн ч юм уу гэдэг ч юм уу те. Эсвэл өөр найзууд бол найзуудаас арай өөр ингээд нэг хүрээлэн амьдралаа бодно гэж яддаг шүү дээ. Тэргүүл ажилтал байна л да. Тэгэхээр чамд олбогдохгүй гэж гарч ирж байна өө. За окей тэгвэл чи өөрөө сайн уу гэж холбоо бариад. Юу байна да? Амьдрал хэр байна да? Ингээд чи өөрөө ингээд нэг холбогдох юм бол шүү дээ те. Яавал дээр үлдэх зөвлөгөөтэй ханд авч үзье. Танаа олны өдөр өөрөө гарч ирсэн. За хэдүүлээ хэд хэдэн зүйл ингээд нэг ойлгоцгоё. Хэрвээ чи угаасаа битээрээ харилцаа ингээд нэг үргэлж ингээд нэг нийлсэн ч гэсэн баян ингээд нэг токсик байдаг штэ. Нийлсэн ч гэсэн битээр ямар шийдэл авах гацдээ штэ. Нийлсэн ч гэсэн битээр угаасаа ингээд нэг амар obsessive лайтай байдаг штэ. Гэх юм бол заяа. Чи яагаад харилцааг дуусгаж чадахгүй аа гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй. Эхнийх. Хоёрдугаар нь болохоор штэ те яг одоогийн байдлаар бол ингээд нэг чи зүгэлэд ингээд нэг холбогдох ярилцах харилцаа сэргийх бол зөв цаг биш л гэж гарч ирж байна. Яалтчгүй биш юм. Ягаад гэвэл ингээд нэгт чамд ингээд нэг юу л юм л та 8 ингээд нэг илд гарч ирж байгаа байхгүй. Энэ болохоор ингээд нэг чамд дэндүүх нэг эргэлзээнүүд дэндүүх айцууд ингээд нэг байна гэж гарч ирж байгаа байхгүй. Ийм нөхцөл байдал төр чи ухаалаг шийдвэр гаргах үгүй. Окей. Тиймээс ингээд нэг please битгий ямар нэгэн зүйлүүдийг rush буюу түлхээрээ. Битгиээс өөртөө хит ингээд хатуу хандаарай. Зүгээр л одоо байгаа бүхий л мэдрэмжүүд тэр хүнээс ингээд авч байгаа гэдэг мэдрэмжүүдийг зүгээр л мэдэрч эхлээд. Гол нь чи игнордож явах гэдэг байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл тэр хүн ингээд нэг тийм харин ингээд нэг токсик ингээд нэг байж байгаа л ингээд холдож исэн бол за тэр токсик гэсэн мэдрэмжүүдийг чи игнордох гээд байгаа нь чи нөхцөл байдлыг ухаалаг харах боломжийг өөрөө хаагаад байна. Тиймээс тайвшир, мэдэр, тайвшир. Окей. Эний дараа чи илүү ухаалаг ингээд нэг шийдлийг гаргаж чадах юм чинь одоо тэгвэл битгий холбогд. Жохон тайвширхгүй цаг байгаа юм чинь. Окей. Хомхорт. Хомхорт нэг чиний бодож байгаа чадвар буцаж холбогдох хүсэж байна гэдэг хэдүүлээ харцгаая. Харамслаа үгүй гэдэг хөзөр гарч ирсэн. Яаж вэ гэвэл штэ те 3-ын аяга хааны аягтай хамт ингээд нэг комбинац ингээд болоод гарч ирсэн. Хааны аяга доош хашуу гэхдээ энийг хэдүүлээ юу гэж ойлгож болох вэ гэвэл штэ те яг одоо ингээд ер нь бол завгүй л байна л та. Чамтай чамгүй. Чамтай чамгүй завгүй байна гэдэг буюу 10-ын аяга доошоо 6-гийн саваа доошоо буюу биеийн нарилцааг авч явах гэж айгүй хичээсэн. Гэхдээ чи юу ч хийгээгүй. Тиймээс би ингээд нэг тэнэгүү жоохон гэж нэг залуу хаалгах мэдээж арх угаад тавигдтаад явлаа. Тэгээ би чамаас ингээд урт хугацааны доктортой харилцаа харж чадахгүй юм чи яагаад би чамтай эргэж холбогдох хэрэгтэй вэ гэдэг утгаар ингээд нэг хөдрүүд ингээд гарч ирсэн байна. Хүү. Дээ. Ямар амар хурц мессеж вэ? Fox. Окей, тэгвэл чи өөрөө зөрүүлж ингээ холбогдоод их юм бол ингээ нэг чам ямар зөвлөгөө хэрэгтэй вэ? Гэдээ харцгаая.
4 өдөр. Хэрэв би энэ нөхцөл байдал ингээд нэг чиний оронд байсан бол зүрлнүүдээ нь л урагшаа авах байсан баха. Яг л үл штэ те чөтгөрийн үзэр те өглөө үзэртэй хамт ингээд нэг доошоо гарч ирж лээ л да. Тэгэхээр энэ дээрээс ингээд нэг юу гэж ойлгож болох вэ гэвэл чиний төсөөлсөн шиг ингээд нэг харилцаа чинь ингээд нэг эрүүл болоод ингээд нэг урагшаа хөрөх явна гэж бодол байхгүй баха. Яг бол уусаа зөв цагаан биш юм байна. Нөгөө чинь ч гэсэн ингээд нэг чамтай харилцах уу гэж бодож байгаа юм байна. Чи ч гэсэн ингээд харилцах юм бол угаасаа та хоёрын харилцаа ингээд нэг дээшлэхгүй гэдгийг ингээд өөрөө ч гэсэн аягүй сайн мэдчихэж байгаа юм байна. Магадгүй заримдаа бидэрт ингээд нэг тайминга зөв сонгох гэж байдаг те. Хэрэг энэ цаг, энэ тайминг яг одоо ингээд гарч ирэхгүй бол заавал хүчлээд те харилцаа буцаж ингээд сэргийх гэдэг шаардлага байхгүй байхгүй юу? Заримдаа бид нар зүгээр буугаад өгөх хэрэгтэй байд. Бид нар бууж өгч чадж байна гэдэг нь бид нар магадгүй шинээр харилцаа эхлүүлж чадах байх. Тэг. Болно. Амжилт хүсье. Alright. Загсны орт. Ваа шууд үзэр хэд өсөрж идэг нэс. Hey. Тавар гэдэг үзэр доошоо өсөрж байгаа юм шиг. За тэгвэл яг яасан. Загсны орт нэг юм очиж чамтай ингээд нөө буцаж ингээд холбогдох юм бол тэгэхээр яг яаж байгаа те хийж байгаа. Зя. Чамтай холбогдоод ингээд нэг үйл хийх үгэл үгүй гэдэг үзэр гарч ирсэн. Чамлуу бичихгүй байна, чамлуу хийхгүй байна. Гэтэ чамд ингээд нэг стил ингээд нэг сэтгэл байгаа юу гэвэл штэ те. Хаана ярдэшээ? High priestess үзэртэй. Of course yes. Гэтэ чамтай холбогдох уу? Үгүй. Яагаад? Зүгээр л ингээд нэг амар дефенстэй л байгаа байхгүй хамгаалттай. Энэ тохиол яадаг хүн хэсэг зүгээр ингээд нэг магадгүй амар ингээд нэг ийм ингээд нэг депрессив ингээд байдалтай байхад хүн ингээд нэг ямар ч үйл хий гэж боддгоо л байхгүй хэвчээ. Even though ингээд нэг хүн чамтай байх үсэн ч гэсэн ятаал нэг. Үл юмргүй. Wow. Тэ сүүлрүүгээ жоохон хорц мессежүүд бас их гарч ирж шүү дээ. За тэр яг хэрвээ чи штэ те зурвал ингээ холбогдоод байвал яг яавал дэрвэ гэдэг зөвлөгөөтэй нас ингээ хамт таарцгаая. Зурвал холбогдохыг яавал дэрвэ. Яалч ингээд нэг юу гэх шинээр ингээд нэг харилцаа шинэ ингээд нэг амьдралын пайд алхмыг эхлэх цаг чинь болсон байна. Яагаад вэ гэвэл ч тэ энэ 3 ил сан карт хоёртой зэрэг доошоо гарч ирнэ гэдэг нь ч тэ чи яг одоо энэ хүнтэй буцаж ингээд нэг хамт ингээд байх юм бол буцаж ингээд нэг холбогдох юм бол чи өөрийгөө шархлуулах нэмэр болох гэдэг байхгүй юу? Тиймээс ингээд нэг өөрийнх нь 50 байдал өөрийнх нь аз жаргал өөрийнх нь урт хугацааны ингээд нэг доктортой байдлын төлөө магадгүй энэ хүнийг тавьж явуулах цаг нь болсон баха. Тэгээд шинээр ингээд нэг харилцаа ингээд нэг манифесташн хийнэ гэж байдаг штэ. Энэд бол угаасаа өсөөс өгнө хит хитэн зүйл болтой. Хэсэг чи ганцаарчдаг байхгүй юу? Хэсэг чи нэг юм хүмүүс ирдэг. Гэтэ чи тэрийг нэг удаа accept буюу хүлээн зөвшөөрөөд бууж өгөөд тэгээд бууж өгнө гэдэг нь тэр үр дүнд бууж өгч байгаа шүү. Хизээ хаана яаж гэдэг үг нь бууж өгч байгаа шүү. Түнсдэг ингээд юм шүү дээ. Бууж өгөөд надаа хизээ хаана яаж шинэ хүн гарах нь надаа хамаагүй. Гэхдээ би ядаж ингээд нэг юм өөрийгөө өвтгөж байгаа миний ингээд нэг араас ингээд нэг өвтгсөн ингээд нэг харилцааг бас сонгохгүй. Би шинийг эхлэх гэж ингээд бодох нь
чиний шинэ эхлэх бэлэгж байгаа байхгүй. Нэг юм хоёр зүйл болно. Юу гэвэл хэсэг чи эвгүй ганцаараа байх. Гэтэ ганцаардлаа гэдэг чинь те цэцэг царайлаад ийм орсны орнд ч те ядаж ингээд нэг шинэ хоббитэй болдог ч юм уу шинэ нөхцөл байдлуудыг хийдэг ч юм уу яадаг ч юм аа те. Тэгээ гоё хүмүүстэй танилцаа те гоё явах л ингээд хэрэгтэй л л да. Тэгээд та бүхэндээ ингээд 12-оор нэг мини ридинг дуслаа. Тэгээд амжилт хүсцгээе. Cheers, дараач имжлэгээ болцсон.